За та бүхний амрыг айлтгая. Шинжлэх ухааны таны мэдхүйн судлагдсан нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн манай нэвтрүүлэгт Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны доктор, профессор Гэлэг-Хүлийн Чулуунбаатар онд маань хүрэлцэн ирлээ. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцээсэн танд талархал дэвшүүлье. Тэгэхээр энэ онд 2021 он ялангуяа Монголын орчин үеийн шинжлэх ухаан үүсгэн байгуулагдсны тэгш дүүрэн тохиолсон сайхан жил болж байна. Тухайлбал одоо судар хүчийн хүрээлэнгийн 100 жилийн хэл зохиолын хүрээлэн, түүхийн хүрээлэнгийн 100 жилийн шинжлэх ухааны академи байгуулагдсны 60 жилийн болж байна. Тэгээ энэ он мэндийг данд бас үзэгчдийн нэрийн өмнөөс уламжлан айлтгаж байна. Баярлалаа. Үзэгчдээ ч гэсэн ойн баярын мэндийг хүргье. Тэгэхээр энэ зориулж мэдээж шинжлэх ухааны академиас олон сайхан ажил зохион байгуулад явж байгаа тийм ээ. Энэ чиглэлээр та манай үзэгчдэд мэдээлэх үү? За тэгэхээр энэ жил сая Хөрлбаатар хөтлөгчийн хэлсний дагуу 20 дугаар зам бол Монголын тусгай тогтнол зэрэгэм дулсан их түүхэн үйл явдлын эхлэл болсон 21 оны хувьсгал ийм 100 жилдээ холбогдуулж олон шинэ үйл явдлуудын одоо бүтэн зууны бай тэмдэглэж байгаа. Тэрний нэг нь бол Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага судар хүчийн хүрээлэн үүсгэн байгуулагдсны дүүхт 100 жилийн за 61 онд шинжлэх ухааны академи байгуулагдсны 60 жилийн давхар тохиож байгаа. Тэгэхээр энэ дүүхт ойнуудыг тэмдэглэх талаар засгийн газрын нэгдсэн шийдвэр гарч тэр шийдвэрийг хэрэгжүүлэх нэг царга хэмжээний төлөвлөгөө одоо батлагдаад тэр төлөвлөгөөний дагуу бол үндсэндээ бүтэн жилийн турш цуврал арга хэмжээний зохион байгуулагдаад үргэлжлээд одоо шавтаргаа гашигтанд орж байна. Тэгэхээр шинжлэх ухааны академи бол энэ түүхтэйгээ тэмдэглэх ажлын хүрээнд боловсрол шинжлэх ухааны яамны баталсан төлөвлөгөөний дагуу нэлээд олон зохис ажлуудыг хийж байгаа. Тэгээд тэр урлагныг нэрлэх боломж жаахан хязгаарлагдсан байна. Тэгтээ гол зүйлүүдийг хэлье. Одоо тухайлах юм бол Монгол Улсын шинжлэх ухааны түүхийн 5 бот томоохон хэмжээний бүтээлийг одоо академийн эрдэмтэд бүтээж хэвлэх ажил үндсэндээ шавтраад байна. За энэ 18-нд бол шинжлэх ухааны академийн одоо үндэтгэлийн өргөтгсөн их чуулган болох гэж байна. 22-нд боловсрол шинжлэх ухааны яамнаас шинжлэх ухааны байгууллагын үүсч байгуулагдсны 100 жилийн зориулсан нэгдсэн арга хэмжээ хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байж байгаа. Виртуал үзэсгэлэн хийгдэж байгаа. Мөн шинжлэх ухааны хөгжлийн түүхийн хормолог зохион одоо бүтээгдэж байна. Тэр нь одоо шинжлэх ухааны академийн ууган хүрээлэнгүүд таны саяхан дурдсан хэл зохиолын хүрээлэн, түүхийн хүрээлэнгийн одоо төвхт 100 жилийн ойнууд бас хүрээлэнгээр зохион байгуулагдаж байна. Академийн хэмжээнд болон харьяа хүрээлэнгүүд 94 эдмшин эрдэм хэлгээний байгууллагуудын үйл ажиллагаа бол энэ түүхтэйгээ тэмдэглэх угтаж нэгдсэн төлөвлөгөө гаргаад тус үртэй бол эрдэмийн бүтээл, төөрөх эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлэг зохион байгуулах 100 жилийн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэх маш тодорхой ажлууд хийгдээд явж байгаа. Дээр нь тэмдэглэж хэлэхэд бол судар хүчийн хүрээлэнгээс маш олон орчин цагийн одоо соёл боловсрол оюуны бүтээлч үйлдвэрлэлийн байгууллагууд салж авсан үндэсний түүхийн архив, үндэсний музей, төв номын сан гэдэг энэ байгууллагууд ч гэсэн судар хүчийн хүрээлэнтэйгээ хамт үүссэн гэдэг утгаараа энэ түүхтэн арга хэмжээнд нэгдэж оролцож зохион байгуулагдаж байгаа да. Тийм л дээ. Одоо үнэхээр орчин үеийн шинжлэх ухаан үүсгэн байгуулагдсан энэ түүх бол өөрөө гэдэг том судлагдсан болж хөрч байна тийм ээ. Одоо ч гэсэн Монголын орчин үеийн шинжлэх ухаан бардагаар одоо 100 жилийн орчин үеийн шинжлэх ухааны түүх байна гэж ингэж хийж болохоор байна тийм ээ. Тэгэхээр энэ 100 жилийн түүхийг багцлаа 5 бот ном гаргаж байгаа юм байна тийм ээ. Шинэ Монголын шинжлэх ухааны орчин үеийн том түүх гарч байна. Энэ чиглэлээр бичсэн юм уу яаж ямар ерөнхийдөө бол 5 бот бүтээл маань 4 бот нь бол саяын та бүтрийн ярьсан
түүхэн он цагийн дараалд орчиж байгаа юм. Ер нь Монгол Улсын шинжилгээ ухааны байгууллагын түүхийг бол судрагчийн хүрээлэнгийн үе гэд нэрлэж нэг үе байгаа юм. Ойролцоогоор 10 жил шүү дээ. 21 оноос 30 оныг шинжилгээ ухааны хүрээлэн байгуулагдах хүртэл. За шинжилгээ ухааны хүрээлэнгээс нөгөө шинжилгээ ухааны дээд боловс сургуулийн хороо болтол нэг 30 жил байгаа зү 61 он хүртэл. Энэ 30 жил бол тэр шинжилгээ ухааны хүрээлэнгийн одоо өсгөгдсөн 30 жил. За тэр 31-ээс 61 он хүртэл шинжилгээ ухааны хүрээлэн маань төлөвшөж хөгжөө шинжилгээ ухааны дээд улс сурлын хороо 57 онд нэг өөрчлөгдөд тэгээд 61 онд хүрээлэн болчих актем болчихж байгаа. Энэ зурус үеийг амарч байгаа. Тэгээд дараагийн үе нь бол 1990-ээс одоо 21 оны хүртэл. Энэ дөрвөн бүтээл бол үндсэндээ судрагчийн хүрээлэнгийн үеийн, шинжилгээ ухааны хүрээлэнгийн үеийн, тэгээд шинжилгээ ухааны академийн үеийн, тэгээд өөрчлөлт шинжилтийн үеийн Монгол Улсын шинжилгээ ухаан гэсэн ийм дөрвөн ерөнхий агуулгыг багтаасан дөрвөн бот байгаа. 5 дугаар бот нь бол одоо архивын баримт, түүхэн зураг, дурсгалууд, шинжилгээ ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлтэй алдартнууд, шинжилгээ ухааны хөгжлийн түүхэнд одоо гарсан содон тэмдэглэлт үйл явдлуудыг баримтжуулсан тийм түүхэн каталог, альбом маягаар одоо бүтээгдсэн. Энэ 5 бүтээл бол ер нь Монголын шинжилгээ ухааны хөгжлийн түүхийг зөвхөн шинжилгээ ухааны академи гээгүй шинжилгээ ухааны бүх одоо байгууллага салбар бүрээр нь одоо байгаа материал мэдээллийн төвшөнд нэгтгэж системжилсэн одоо суур бүтээлээ гэж хэлж болно. Мэдээжээр үе цаг болгондоор нь бас тодруулж нэгтлэх мэдээ материал олох тийм зүйлүүд үлдчихэж байгаа. Тэр нь бол дараагийн хэвлэлүүдээр байж явах байхаа гэж бодож байгаа юм. Тэгээ бас нөгөө талаас нь харахад одоо 90 оноос өмнө 90 оноос хойш гэж бас хармаар юм шиг харагдаад байдаг тийм ээ. 90 оноос өмнө шинжилгээ ухааны байгууллагууд бидний ажиллаж байсан үед бол энэ төрийн статустай одоо юу гэдэг юм маш их хүчрэг гэдэг шинжилгээ ухааны байгууллагууд байсан тийм ээ. Тэгээ тэрийг одоо таарцуулахад одоо харьцуулж болох уугүй юу? За яг ер нь бол зүгээр том тогтолцооны том өөрчлөлтийнх нь шин чанараар харах юм бол 90-ад оноос өмнөх үе хойш үе гэж нэг заагаад чарж болж байгаа юм. Энэ бол нөгөө социалист гэдэг юм уу одоо бүх төрөлдөө социалист биш шүү дээ. Ардчилсан тогтолцоон шилжихээс өмнөх үеийн нэг 70 жилийн тэрнээс хойш үеийн 30 жилийнх бол шин чанар агуулга ерөнхий нэг бүтэц зохион байгуулалт үзэл баримтлал хэмжлийнхээ олон том зүйлээр одоо шилжсэн дэвшилт гарсан. Зүгээр өмнөх 30 одоо 70 жилийн чинь босч яахан зааглах хэрэгтэй юм. Ухаана 21-ээс 30 оныг бол та одоо ерөнхийдөө мэдж байгаа. Энэ бол Монгол улсад нөгөө үндэсний уламжлалт үзэл баримталтад дуулсан үндэсний ардчилсан үзлийг суурлаад Монголынхон өвөр мөц онцлогт нийцсэн тийм л нийгмийн дэвшлийн замыг сонгох гэсэн эрэл хайгуул байхгүй юу? Үндэсний ардчилсан дэвшилтээр зэлсэн үзэл зөөрсөн. Тэгээ монголоороо хөгжих гэсэн эрмэлзэл. Тэгээд 1928 оны үеэс нөгөө тэр манай анхны барьжсэн шугам бол нэлээд бүдгэрсээр байгаад яг 24 онд нөгөө жанжин шугам өөрчлөгч ирэл ингэж явсаар байгаад 28 он хөдөл төр үндэсний ардчилсан шугам бол бүдгэрсэн. Гэхдээ энэ зурус үе дээр бол монголчууд өөрийнхөө тэр нэг уламжлалт мэдлэг ухааны сан хөмрөгийг хариуцуулан баяжуулах, тэн дээрээ тулгуурласан оюуны ертөнцийн өөрийн дүр төрхийг бүтээх гэсэн эрэл хайгуул. За тэр 30-аас одоо 60 он хүртэлх зурус үеийн үе бол манай түүхэнд их хүнд үе байсныг та мэдж байгаа. Нийтийн айхтар хэлмэгдүүлэлт, сэхэтний төөрөгдөл тэгэл баруун зүүнний нуглаа гэдэг ийм хүнд үеуд ч гэсэн шинжилгээ ухааныхаа салбарын за мэдээжээр зарим гэсэн ялангуяа соёл түүх соёлын дурсгалтай холбоотой, шашин сүнхөдтэй холбоотой, эртний уламжлалтай холбоотой зүйлүүд их сүрч одоо хэлмэгдсэн ч гэсэн үндсэн дүн руугаараа явсан үе. За тэгээ 60-аад оноос хойш хөлтөрний социализмыг баримжаалсан үе гэж хэлж болох юм. Зүгээр шин чанарын хувьд гэх юм бол та 90 он гэхэд бол Монгол Улсын шинжилгээ ухааны академи гэдэг маань бол одоо Монголын одоо төрийн тогтолцоон дотор яам бадын төвшөнд бараг тэрнээс илүү тийм статус нэр хүндтэй. Ер нь одоо төсөв санхүүгийн хэмжээ, эрдэмтдийн тоо, эрдэм хяналтын ажилтнуудын цалин хангамж,
лаборатори тоног төхөөрөмж гэх мэтчлэнгийн үзүүлэлтүүдээрээ бол ер нь дэлхийн тухайн үеийн хөгжлийн дэвснээс нэг их холоцорчоогүй тийм өндөр статустай байсан. За яг хуу тэгтээ шинжлэх ухааны салбар бол угаасаа тийм консерватив шинжтэй. Тийм нэг хувьсгалын ойргон шуурган дотор амархан өртөждөггүй. Олон жилийн хуримтлаар бий болсон залгамжимжтэй учраас 90-ад оны одоо хувьсгалын салхи шуурганд бол ямар ч байсан тэгэж хамаагүй хийж чаагүй, хамаг юм хөвчл тарааж чаагүй, актив өөрөө тарж утарч чаагүй. Статус нь гэдэг юм одоо эрх зүйн байдал нь тэр нийгмийн тогтолцоон дотор эзэлдэг нэр хүнд нь бол баг зэрэг буураад одоо бол нэлээд идэвхтэйсэр гэж ба ийм л хандлага ажиглагдаж байгаа юм. Тийм дээр доктортой үйл ажиллагаа явуулсан тэр уламжлал шинжилгээ загсар цаанд авч өдөрсөн сүүлийн 20-30 жилийн цөөхөн байгууллагын нэг шинжилгээ ухааны актив арга байхгүй мөн. Энийг бол би мэдээж одоо энд ажиллаж байгаа нэртэн удирдлагын одоо тийм холч бодлогын үр дүн гэж харж байгаа. Нөгөө талаас бол тэр хуулийн орчинтой холбоотой байж магадгүй. 1996 онд шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Одоо хүртэл мөрдөө явж штэ. Ингээ харахад бол ер нь одоо юу гэдэг юм те яг хууль эрх зүйн байдлын тухай хуульчлагдсан байгууллагууд ер нь цөөхөн бицтэй. Академи байна, олон нийтийн үндэсний телевиз байна, цөөхөн газрууд байх шиг байгаа юм. Энэ бас нөлөөлсөн болоод энэ хууль бол нэлээд сайн хууль байна. Гэхдээ 25 жил хугацаа өнгөрцөн байна. 2006 онд билүүдээ нэг 2 өөрчлөлт оруулсан гэж тооцвол ерөөсөө хөдөлгөөгүй шүү дээ. Тэгэхээр нэг талаас энэ бол доктортой хуулийн сайн хууль улсын нэг гэрч байх. Гэхдээ амьдрал баян юм чинь ер нь цааш нь одоо энэ хууль өөрчлөгдөх үү? Хэрвээ өөрчлөгдвөл ямар зүйлээ зайлшгүй оруулах одоо ийм судалгаа шаардлага байдаг юм бол. Тэгэхээр яг энэ хуулийн тухай сэдвээр орох юм нэг жаахан оршил хэлье. Ягаад тэгэхээр та сая хэлжлээ шүү дээ. Энэ шинжлэх ухааны байгууллагын харьцангуй доктортой байсан явд нь бол хүнээс ясамаарсан байх, эрх зүйн орчноос ясамаарсан байх гэдэг. Тэгэхээр би бол юу гэж бодож байна гэхээр 1990-ад оны тэр одоо өөрчлөлт шинжилтийн сэтгэлгээний нэг жаахан тууширсан давалгааны үед доктортой байсан нэг 2-3 хүчин зүйл нөлөөлж байгаа гэж би харж байгаа юм. Нэгдүгээрт бол энэ шинжлэх ухаан гэдэг өөрөө тэр нэг тийм жижиг салхинд хийсэд байдаг гэдэг биш. Нэлээд оглуургатай суур системтэй мэдлэг учраас хүн болгон дураараа савлуулаад өөрчлөлт байх боломжгүй зүйл. Хоёрдугаар тэр үед ажиллаж байсан эрдэмтэн шинжлэх ухааны байгууллагыг удирдах ясан удирдлагын хүрээ бол одоо нөлөө өгөх эрдэмтдийн байр суурь бол их чухал нөлөө үзүүлсэн. Гуравдугаар эрдэмтэд өөрсдөө бас нөхцөл байдлыг мэдэрч энэ өөрчлөлтөд энэ салбарыг яаж одоо зохицож хөгжих боломжтой вэ гэдгийг ирж яаж гисэн байхгүй юу. Тэгэхээр 1991 онд одоо эрдэмтдийн манай академийн гол нэртэй эрдэмтдийн санаачлагаар өргөтгсөн чуулган болоод яг одоо энэ өөрчлөлт шинжилтийн үед шинжлэх ухааны байгууллагууд яаж хөгжих ёстой вэ гэдгийг бүх зохицоор нь хэлэлцээд анхныхаа сонгуулийг явуулаад тэр сонгуулиараа зохион байгуулалтын өөрчлөлтөө хийгээд тэгээд энэ эрх зүйн байдлын тухай хууль, шинжлэх ухааны академийн дүрм, ерөнхий зохион байгуулалтуудын асуудлаар ерөнхий концепт хвшүүлээ тавьсан байгаа юм. Тэгээд энийг үндэслэж явж байгаад энэ ерөнхий зарчим бол үндсэндээ 96 оны шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдах хүртэл тэр эрдэмтдийн боловсруулсан манай нэг академийн ангад өргөтгсөн их чуулганы боловсруулсан тэр үзэл баримтлалын хүрээнд юм яваад байсан байгаа юм л да. Тэгээ энэтэй холбоотой хэлэхэд бол 1992 оны ардчилсан үндсэн хуульд нэг 2 заалт байдгийг та мэдж байгаа. Одоо 7 дугаар зүйлд нь байгаа. Монгол улсад ухаан түүхийн дурсгал, соёлын өв, шинжлэх ухаан төрийн хамгаалтанд байна. Тэгээд иргэдийн оюуны бүтээл нь өөрийнх нь өмч үндэсний баялаг мөн гэсэн 2 заалт байгаа юм л да. Тэгэхээр үндсэн хууль батлагдсны дараа энэ эрх зүйн шинжилгээг боловсронгуй болгох хөтөлбөр гэж их хурал батлаад тэр дагуугаа ингээд процесс явсан байгаа 4 жилинд. Тэрний төгсгөлийн шатандаар бол Монгол улсын тэр төрийн хамгаалтанд байна гэдгийг ухаан соёлын өвийн тухай хуульч гэдэг юм уу, түүх туршлагын хадгалах хамгаалах тухай хуульч гэдэг юм уу ингэж гараад шинжлэх ухаан төрийн хамгаалтанд байна гэдгийг яаж баталгаажуулах вэ гэхээр тэр саяын хуулийн асуудал гарч ирж байгаа. Тэгээд 1996 онд шинжлэх ухааны эрх зүйн байдлын тухай хуулийг улсын их хурлаар баталсан. Бид нар тэр хуулийг ер нь одоо тэр үед бол би ухаан парламентын судалгааны төвд ажиллаж байсан үйл дээ. Хуулийн концепцийг
ингээд сүүлдч одоо нэг хэсэг шинжлэх ухааны академи одоо хамгийн оцрогсон газар таруул таарна дэлхий дээр Хятад Орос хоёроос орохоор ийм академи байхгүй энэ гэсэн ийм давлгаануудын сошиалор ингээд явуулж барайл ингээл л дээ. Тэгээ энүүтэй холбогдуулаад академиас ажлын хэсэгч харж яасан ингээд үзэхээр бол дэлхийн нэг 180 орны системийг түүгээд үзэхэд нэг 80 гаруй орн дунд яг манайхтай ойролцоод үзэх байгуулалттай систем байж байгаа юм. Манайд бүр яг адилхан гэж хэлэхээр академитай газар бол 30 гаруй оронд байж байгаа жишээтэй. Манай энэ хууль бол Япон солонгосын хуулийн дээр суурилж хийсэн хууль байдаг юм байлээ. Тэгээд их гайгүй сайн хууль болсон, доктортой мөрдөгдсөн. Одоо бол тэгээд ямар шатнд байгаа гэхээр шинжлэх ухааны технологийн тухай хууль, шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг 19 онд шинжлэх ухааны технологийн тухай хуулийн бол Монгол Улсын засгийн газар их хурлын гишүүд хоёр нэг хуулбар арьсныг нийлүүлээд нэг хууль болгох их хурлаар шийдээд эрх зүйн байдлын тухай хуулийг их хурлын гишүүд өргөн барьсан. Одоо Баттамар дэргүүтэй гишүүд Баатар билэгс гишүүд нарын гишүүд өргөн бариад тэгээ ингээ одоо хэлэлцүүлгийн шатнд байгаа. Өөрөөр хэлбэл түрүүчийн парламентд энэ чинь хэлэлцэхийг шийдэж чад анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын орон шилжүүлээд байж атал тэгээ байнгын орон хэлэлцэж амжаагүй ажлын хэсэг одоо ажиллаад ингээд нэг анхны зарчмын зөрүүтэй санал манлаа томьёолоор ингээ явж атал чинь парламентын бүрэн эрхийн тэр парламентын бүр эрх дуусаа дараагийн парламент энэ сонгуул бий болчихсон. Тэгээд яах вэ гэдэг талаар ингээд ярилцах асуудал одоо үлдчихэж байгаа юм. Ер нь бол процессын өвдийн юм дээр цаашдаа яах вэ гэхээр өргөн барьсан газрууд нь энэ өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд тэр өргөн барьсан хуулбар дээр ямар нэмэлт тодруулах хийх шаардлагатай юм эсвэл шинээр өргөн барих ёстой юм уу гэх хэмжлэнгийн асуудлаа шийдэх байх. За би зүгээр яг статусын хуультай холбогдоо 2-3 санаа авъя. Тэр төрийн хамгаалтанд байна гэдгийг тодруулаад явахдаа 96 оны үндсэн хуульд бол Монгол Улсын шинжлэх ухааны академи бол шинжлэх ухааны технологийн Монгол Улсын шинжлэх ухааны төв байгууллага мөн шинжлэх ухааны академи төрийн ивэлд байна гэдэг үг оруулсан. Тэгэхээр төрийн ивэлд байна гэдэг бол статус тогтоож чадахгүй байгаа юм. Хамгаалтанд байна гэдэг өөрөө статус бас тогтоохгүй байгаа. Тийм учраас одоо тэр хамгаалтанд байх, ивэлд байх гэдэг үгнүүдийг тодорхой болгоод ямар яг эрх зүйн хувьд төрийн байгууллага юм уу эсвэл төрийн бус байгууллага юм уу эсвэл өөрөөр статустай төрийн байгууллага юм уу гэдгийг яг хуулинд нэг мөр тогтоогоод өгчмөр байгаа юм. Ингээд бол одоо нэг ийм асуудал бий. Хоёрдугаарт бол зүгээр энэ ч одоо 96 он өнөөдөр бол 26 дахь жил болж байна уу тийм. Тэгэхээр 26 жилийн дотор бол энэ нийгмийн чин тогтолцоо өөрчлөгдөөд эрх зүйн орчин нэлээд өөрчлөгдөд маш олон хуулиуд гараад ингээд явчихтаар 96 оны хуулийн нэр томьёолууд нь бол үнэхээр бас оцорч чаддаг юм л да. Оцорх юм байна үү? Одоо огийн хуультайгаа нийцэхгүй юмнууд зөндөө байж байгаа юм. Тэн дээр ухаан төрийн байгууллагын удирдах зөвлөлж хийж яах шиг эсвэл одоо нэг судалгаа боловсруулалтын ажил гэж одоо судалгаа хөгжүүлэлтийн ажил болоод явчихсан гэх мэтчлэнгийн ер нь зүгээр ийм нэр томьёоноос эхлээд зэгцэлчмаар зүйлүүд бий. Одоо зүгээр манайхны энэ шинжлэх ухааны академи гэж төв байгууллагын юунд төрийн байгууллагын системд ажиллах байр суурийг наривчлан зохицуулах шаардлагатай зарим нэг жижигхэн зохицуулт байгаа юм. Тэгээд ийм зүйлийг бол хийчих хэрэгтэй юм. Зүгээр ямар хөлбөрөөр хийх вэ гэдгийг бол одоогийн парламент шийдэх байхаа гэж бодож байна. Ерөнхийдөө бол академи шинжлэх ухаан чинь өөрөө нийгэм соёлын их олон талыг хамарсан зохицуу зүйлийг аль нэг салбар биш юм. Шинжлэх ухаан бол салбар биш шүү дээ. Шинжлэх ухаан бол одоо бүх салбарт хамааралтай мэдлэг, мэдээлэл, технологийн ийм өрнөц одоо нэвчсэн ийм сүлжээ шүү дээ. Тэр утгаараа бол энэ үйл ажиллагаагийн нэгтгэн мэрэгжил арга зүйн төвшөнд захиргааны менежментийн өв зохион байгуулах бүтцийн тухай хууль бол зайлшгүй байж явах шаардлагатай юм а гэдэг үндслээр энэ хууль одоо цаашдаа явж байгаа. Яг үгүй зөвхөн хүний бодлоо хэлэхэд үнэхээр энэ эрх зүйн байдлын тухай бие даалсан хуультай энэ шинжлэх ухааны байгууллага тэгээд тэр үйл ажиллагаа нь бол одоо бүх салбар руу нэвч орсон ийм үйл ажиллагаатай байгууллага одоо нэг яамтайгаа бүр нийлүүлээд нэг бүтцүүлээ явах нэрэн зөв юм уу буруу юм уу? Энийг бол цаашдаа бол салгамаар хэл юм шиг ингээ санагддаг штэ. Ялангуяа тэр эрх зүйн байдлын тухай хуульч байдаг бус зүйлээр тэр академи гэдэг үгийг их тийм үнцэнтэй болгож тодорхой төвшөнд байлгахгүй бол одоо задрал явчихж штэ. Одоо манайд бол ингээл шилэг бие хөдөл одоо Монголын сэтгүүл зүйн академи гэж байгуулсан байгаа байхгүй өнөөдөр юмс байгуулгал байна шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо бас нэг
цаагалга зангаргын хувьд бол өөр байна. Тэгээ энийг одоо хуучлаад зөвхөн одоо шинжилгээ ухааны академик хүрээнд энэ нэр тийм хэрэгэлдэг ч юм уу ийм байж болох юм болов уу гэж ингэж боддог байсан. Гоо зүгээр тэр академи гэдэг үгийг өмчлөх асуудал нэг чухал биш. Академи гэдэг бол миний ойлгож байгаагаар энэ чинь Платоны академи гэж эртний грекээс л гаралтай өгшүүдэд одоо жилөөдөө санаа бодлоо солилцох тийм орон зай гэсэн. Тэгээд одоо бол саяхан би бас нэг мэдээлэл харж ирлээ. Бол 30-40 академи Монголд. Тэр чинь бол яг хөтө төрийн бус байгууллагын статустай янз бүрийн мэрэгчлийн сургалтын байгууллага одоо ишгийн бус байгууллага ингээд энэ бол байж болохгүй юм байхгүй. Зүгээр та сая бас хөндөд орхлоо. Ер нь манайх чинь бол яамны харьяанд байж үтсэн, яамны хэмжээтэй байж үтсэн, яамдын яс харьцангуй дээгүүр ч юм уу төвшөнд байж үтсэн тийм уламжлал байгаа юм л да гэх тийм. Ухаан судрагчийн хүрээлэнгийн үед бол тэр чинь гэрэл яам дариалагдчихсан тийм зурвас үе бий. Жинс ухаан тэгээд бас төрлийн хороо гэж явахтаа бол доо яам статустай явж байсан. Яг шинжилгээ ухааны академи байгуулагдаад явж явах үед бол шинжилгээ ухааны академи ерөнхийлөгч Ширэндээ бол одоо ямар статустай байлаа. Би зүгээр амьдралынхаа жишээгээр л хэлэхэд 1981 онд Монгол Улсын их сургууль төгсөөд манай шинжилгээ ухааны байгууллагад очиод ажиллахад Тэнтгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан гэдэг хүн тухайн үеийн яамны газар гэлцийн дарга нараас арай дээгүүрхэн залинтай нэр хүнд нь тийм л өндөр байсан. Тэгэхээр энэ статус гэдэг бол их чухал асуудал. Би бол зүгээр яг шинжилгээ ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль Монгол Улсын шинжилгээ ухааны академи гэж байж болох юм. Тэрийг бол одоо судлах ёстой. Цаашдаа бол эрх зүйн байдлын тухай хуулиар хэний юуны харьяанд байх уу гэдгийг бол явандаа шийдэх боломж байх. Ер нь бол одоо нэг юм хоёр яам байгуулах гэж яриад байна шүү дээ. Монгол Улсын хөгжлийн яам, нэг нь мэдээлэл захим хөгжлийн яам гэдэг. Ерөнхийдөө шинжилгээ ухаан бол нөгөө бүх салбарт хамааралтай, бүх салбар шинжилгээ ухааны хөгжлийн үр дүн ашигладаг, салбар болгон шинжилгээ ухаанд зориулсан тодорхой хэмжээний зардал хуваарлдаг ийм өрөм систем байж байгаа нөхцөлд бол тэр Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд төлөвлөдөг нэгдсэн бодлогын яам ядаж байвал тэр төвшөнд очих юм биш үсттэй. Эсвэл одоо уламжлалт үеийн түүхээс харж ягаад нэг яамны төвшний байгуулга байх юм биш үстэй гэдэг ийм бодлоор их зүйл бол манай эрдэмтдийн дунд байгаа л байдаг юм. Тэгэхээр энийг бол нарийн судалж ягаад одоо тэр шинэ хоёр яам байгуулагдах юм бол боловсролын яамны харьяанд байх юм уу? Эсвэл одоо тэр хөгжлийн бодлогын яамд очих юм уу? Эсвэл ерөнхий сайдын харьяанд байх юм уу гэх мэтлэнгээр маш олон хувилбар бий. Ер нь зүгээр тэр бие даасан статусын хадгалсан эрх зүйн зохицуулалтаа баталгаажуулаад явуучих шаардлагатай. Ерөн шинжилгээ ухааны байгууллага чинь яагаад улсууд заримдаа төрийн бус байгууллага гэдэг юм гэхээр төсөв санхүү захиалгат ажил гүйцэтгэж байгаа тэр механизмууд материалын бааз нь төрийн статусыг гарцаагүй шаардаад байдаг. Академик хэрэгчлээнд судалгуулсан менежментийн зарчмууд нь төрийн бус байгууллагын системээр явагддаг. Гишүүдээ сонгодог, удирдлагаа сонгодог, төсөл судалгаагаас нээлттэй сонгож шалгаруулалтаар зохион байгуулждаг өөрөө тийм менежментийн систем энэ. Тэгэхээр энэ өвөрмөц статусыг л хуулиндаа их зөв суулгаж их шаардлага байна. Харьцангуй бусад орнуудтай харьцуулахад одоо ямар байдаг юм бол ямар ч хэлсэн манайх нэг орчин үеийн шинжилгээ ухааны байгууллага болсон 100 жилийн яваад тэмдэглээ сууж байна. Академи байгуулагдсан 60 жилийн яваад тэмдэглээ сууж байна тийм ээ. Тэгэхээр манай энэ академийн хөгжлийн төвшин дэлхийн болон одоо бүс нутгийн орнуудтай харьцуулахад ямар төвшөнд байдаг юм? Харьцуулдаг үзүүлэлтүүд нь янз янз л да. Ер нь одоо та бүгдөө л мэднэ. Их сургуулиудыг рейтинглээд явдаг. Шинжилгээ ухааны байгууллагуудаар бол рейтинг тогтоодог ухаан үзүүлэлт гэж тусдаа үзүүлэлтүүд байх жишээтэй. Тэгэхээр ухаан нэг сая хүн ногдох эрдэм шинжилгээний ажилтан эсвэл одоо тухайн жилд дэлхийн одоо нэр хүндтэй рейтинг өндөртэй нэг Скопс бүртгэлтэйч гэдэг юм уу ийм сэтгүүлүүдэд нийтэлж байгаа өгүүллийн тоо шинжилгээ ухаан зарцуулж байгаа хөрөнгийн тоо гарч байгаа нээлт бүтээлийн тоо гэх мэтлэнгийн ийм үзүүлэлтүүдээр ингээ харьцуулаад харж болох гаргасан мэдээллүүд байдаг юм. Тэгэхээр бол ухаан шинжилгээ 1 сая хүнд ногдох гэдэг юм уу эрдэм шинжилгээний ажилтны доогоор бол манай Азийнхаа дундаж
2 баг 3 дахин доогуур байж ачиж идэв. Маш зөв. Шинжлэх ухаан зарцуулж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх шинжлэх ухаан зарцуулж байгаа хөрөнгөний дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хэмжээгээр бол бас дэлхийн дунджаас бараг энэ ч одоо дэлхийн дундаж нэг ойролцоогоор 1.7 1.8 гэх юм бол манайх 0.18 байх шийдэ. Ингээд баг 10 дахин. Өөрөөр хэлэх юм бол иймэрхүү зүйлтүүдээр гэтэл бол одоо дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлүүлж байгаа өгүүллийнхаа тоогоор аваад үзэх юм бол Аздан эхний 20 орн дотор ороод ирж байгаа чийтэй. Ингээд үзэхээр харьцуулбал бол их харьцангуй зүйл. Ер нь бол шинжлэх ухааны суур судалгааны үндсэн гол чиглэлүүдийг аваад явж байгаа нь дэлхийд ихэнд байдаг шинжлэх ухааны мэдлэгийн төрөлжсөн гол салбаруудын суур салбаруудыг аваад явж байгаа нь өөрөө бодит үзүүлэлт. За ухааны физик, хим гэдэг ингээд тодорхой салбаруудын маш тодорхой нарийн асуудлуудаар бол дэлхийн түвшинд ярьж байгаа юмнууд байдаг. За ухааны палеонтолог, археолог, хөдөө аж ахуй, анагаах ухаан гэх мэтлэнгийн яг Монголын өөрийнхөө онц дотор улгуулсан шинжлэх ухааны салбаруудаар бол дэлхийд өрсөлдөх түвшинд. Даашаа палеонтолог, археолог хоёр бол ер нь нэлээд 1-2 луу дээгүүр ярих жишээтэй ийм түвшинд гараад ирчихсэн. За мэдээж Монгол судлал ойлгомжтой. Хөдөө аж ахуйн ухаанаар бол манайх дэлхийн түвшинд өрсөлдөх түвшинд өрчихсөн байх хэрэгтэй. Байгая. Тэгэхээр энэ бол үзүүлэлтийн хувьд харьцангуй зүйл. Юу зүгээр ганцхан жишээ хэлэхэд ухааны үг тийм дээ. Миний өөрийнхөө салбартаа л гэхэд манай философийн хүрээлэн дотор социологийн салбар гэж нэг 8 хүнтэй жижигхэн салбар байгаа юм. Энийг Оросын шинжлэх ухааны академийн социологийн институтынхантай зэрэгцүүлэх дээр тэнд 400 хүн бий. Зөвхөн Сибирийн салбарын нэг одоо хүрээлэнгийн нэг жижигхэн салбар гэхэд 40-50 хүнтэй. Тэгэхээр чинь 8 хүн 40-50 хүн 400 хүний өрсөлдөөн гэдэг юм уу тэр төвшөнд юмыг хөгжүүлнэ гэдэг их харьцангуй ойлголт байхгүй дээ. Тэр утгаараа бол бид нар эрдэм хэллэгээнийхээ ажилтны тоог нэмэгдүүлэх шаардлага бол бий. За шинжлэх ухааны хөгжлийн дэлхийд өрсөлдөх тэргүүлэх чиглэлүүдийг гаргаж авч явах хэрэгцээ бол байж байгаа юм. Шинжлэх ухаан зарцуулах хөрөнгө мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бол бодтой байна гэдэг нь эндээс харагдаж байгаа. За зүгээр ташрамд хэлэхэд бол сүүлийн 3-4 жил бол шинжлэх ухаанд хандах нөгөө төр засгаас хандаж байсан үлдэгдлийн зарчмаар санхүүжүүлдэг. За энэ эрдэмтэд яг уу тэгээ айл юм хийж яадаг хэсгийг төрхөд байдаг хандлага бол өөрчлөгдөд шинжлэх ухаанд хөрөнгө оруулалтын мөнгө төгрөгөөр дэмжиж эрдэм шинжилгээний ажилтан байгууллагуудыг бэхжүүлээ гэдэг хандлага одоо их сэргэж өөрчлөгдөж шинэ хандлага бий болж эрдэмтэд бас нэг яахан урам зориг энэ салбарт бол илүү одоо дэвшил хөгжил авч ярах ихтгэл найдварыг төрүүлээд байгаа. Ер нь боловсон хүчний нөөц бэлтгэл одоо хэрэг байдгийг. За таарахында яагаад тэгэхээр энэ бол манайхны хамгийн эмзэг хэсэг болчиход байгаа юм. Би одоо түрүү хэлсэн шүү дээ. 80-аад онд бол шинжлэх ухааны академи түүний харьяа хүрээлэнгүүдийн эрдэм хэлгээний ажилтан болно гэдэг бол ерөнхийдөө маш том албан тушаал, маш том амьдралын боломжоос хатгаж авч ирсэн. Тэнд цалин хангамж сайн байсан, нэр хүнд нь сайн байсан, академик шиг механизм ойлгомжтой байсан учраас эрдэм хэлгээний боловсон хүчин 80-аад оны төгсгөлийн үед бол их сайн төвшөнд хүрч ирсэн үнэндээ. Хоёр хүчин зүйл байгаа юм. Нэгдүгээрт бол тэр эрдэмтдийн ажиллах цалин урамшууллын систем судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх механизм доголдолтой явж ирсэн нэг том шилтгаан байж байгаа. Хоёрдугаарт бол нөгөө ухаан бидний үед чинь бол их сургууль дээр очиж жоод нэгдүгээр одоо 30 хүн төгслөөхөд эхний нэг номерыг бол намын төвөөрөө мэдлэлтэй авдаг одоо аваа явуулчихжээ. Тэгээд яг тэрний дараагийн шат бол шинжлэх ухааны академи руу очдог байсан байхгүй юу? Ер нь хамгийн сайн төгссөн хүмүүсийг шигшээд авчдаг байсан. Одоо бол тийм ухаан байхгүй. Тийм өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний боловсон хүчнийг бэлтгэдэг систем дэвчээд ажил үүссэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ эрдэмийн ажил боловсролын тогтолцоо хоёрыг холбодог механизмууд эрх зүйн ухааны хувьд менежментийн зохион байгуулалтын хувьд бол салдсан байдал удаа үргэлж ирсэн. Одоо энийг бол бий болох шаардлагатай. Ухааны академийн харьяанд бол Улаанбаатарын их сургууль гэж эрдэм хэлгээний боловсон хүчин бэлтгэх зорилгоор бол сургууль байгуулагдаад явж байсан. Гэтэл нөгөө
боловсролын тухай дээд боловсролын тухай хуулиар чинь бол энэ бололцоог нь хязгаарлал одоо тэр академийн харьяа гэд нэрлэгдэх жисэн сургууль нь дөрвөн чих сургууль бол хөрчихсөн явж байгаа ч тийм. Одоо гол механизм нь бол нэгдүгээрт л тэр гадны ихтэй сургуулиудад сайн суралцаад магистр докторийн зэрэг хамгаалаад ирж байгаа залуучуудыг ажиллах орчин нөхцөлийг академиар бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ерөнхий шинжилгээ ухааны байгууллагуудад нөгөө талаараа бол эрдэм хэлгээний боловсон хүчин бэлтгэх энэ процессыг төрийн өмчийн эрдэм хэлгээний байгууллагуудад агсан түвшний сургалтын эрх олгох юм уу? Ийм сургалтын зөвшөөрөл олгох механизмаар шийдэж өгөхгүй бол цаашдаа боловсон хүчний тасалбал үргэлжлэх гэдэг. Тэгэхдээ хүрээлэнгүүд хэлцгөөлийн хүрээлэг жишээ болгоод харахад бол их залуучсан байна шүү дээ. Ер нь энэ академи 14 хүрээлэн байгаа бах тийм ээ. Энэ захирлуудын чарсан их залуучсан харагдчих шүү ер нь. Тийм ээ. Тийм ерөнхийдөө бол зүгээр залууч сүүлийн хэдэн жилд бол академийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлууд бол үндсэндээ залуучдсан. За эрдэм хэлгээний ажилтнуудын дунд бол залуучуудын зарим хүрээлэн дээр залуучуудын эзлэх хувь нэмэгдсэн. Заримдаар нь бол атсангүй бага. Тэгвэл манай залуучууд бол одоо нөгөө багш шавын механизмаар юм уу шав сургалтын системээр төгөлдржөөд явж яасан тэр уламжил тасарсан учраас залуучууд нэлээд олон байгаа боловч тэд нарын нөгөө доктор, шинжилгээ ухааны доктор хамгаалах эрдэм хэлгээний дөрвтэй өвтөл төрөх тэр үйл явц бол бас жаахан удаашрах хандлагатай байж байгаа юм. Тэгэхээр нас бол нэг үзүүлэлт. Шинжилгээ ухааны байгууллагууд чинь бол ерөнхийдөө наснаас гадна эрдэм хэлгээний байгууллага ажилтан болно гэхэд минимум нэг 10 жил. Тэгээд тэрнээс дээш нэг 50 60 шүргэж иржээж хийн гарч сэтгэж бодох одоо тэр чадвах нь зэгцэрч бүтээл төрүүлүүд нь гарч эхэлдэг. Энэ онцлогийг л одоо нийгмээр ойлгох хэрэгтэй байгаа зүйлсээр. Ер нь одоо эрдмийн хамт олонд хүлээн зөвшөөрөгд нь өөрийн одоо хийж байгаа эрдэм хэлгээний ажлаа тэр төвшнөхээ гэдэг бол их том шалгуур авдаг шүү дээ тийм ээ. Тэгээ би уг нь олон зур асуух зүйлүүд байсан боловч одоо цаг хэцүү байна. Гол нь тэр сая нэг алсын хараа хөтөлбөрт тусгагдсан тэр зүйлүүд надад их сайхан санагдж байлаа. Жишээл 2025 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5%-ийг шинжилгээ ухааны байгууллагад зарцуулна гэсэн. Энэ одоо хэрэгждэг бол сая 0.1 хэдэн өгч юм. 0.18 байгаа. Тий. Тэг нэлээд өөр болох байх л гэж бодож байна. Тэгээ ер нь цаашдын зорилт маань одоо юу байна вэ? Гэхдээ ер нь би түрүүн хэлсэн одоо алсын хараа 20-50 шинжилгээ ухааны технологийн талаар төрөөс баримтлах бодлого гээд энэ Монгол улсын хөгжлийн урт хугацааны дунд урт хугацааны хөгжлийн бодлогын баримтчгүүдэд засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гээд эдгээрт бол энэ шинжилгээ ухаан зарцуулах хөрөнгийн хэмжээ эрдэм хэлгээний ажилтны тоог нэмэгдүүлэх шинжилгээ ухааны салбарын санхүүжилтийн механизмыг оновчтой болгох талаар их бодтой шийдвэрүүд тусаад явж байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд бол одоо ухаан засгийн газрын шийдвэрээр одоо 94 тэрбум төгрөгөөр шинжилгээ ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн зохицолбор гэдэг том бүтээн байгуулалтыг 100-ны шинжтэй бүтээн байгуулалтыг одоо эхлүүлээд одоо маш идэвхтэй явж байна. 93 4 он гэхэд энэ орчих жишээтэй. Одоогийн шинжилгээ ухааны бүх байгууллагууд төрийн эмчийн эрдэм хэлгээний бүх байгууллагууд багтаж ороод дээр нь дахиад тэр хэмжээний шугам одоо лаборатори тоног төхөөрөмж хүмүүс орчих хэмжээний тийм бүтээн байгуулалт бий болчихж байгаа юм. Энэ бол засгийн газраас гэж байгаа тоон дэмжлэг. Энэ бол нэг хөрөнгө оруулалтын чинь хувь хэмжээг дээш нь өргөж байгаа зүйл. За сая ухаан 299 дугаар тогтоол гэдэг засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоол байна. Энэ тогтоолоор бол ухаан эрдэм хэлгээний байгууллага шинээр хоёрыг байгуулчих жишээтэй. Хууршин одоо их сургуулиудын харьяанд байж байсан гэхдээ улсын төсвөө санхүүжих механизм байхгүй болчихсон байсан хоёр хүрээлэнг улсын төсвөө санхүүжүүлдэг болгочихж байгаа юм. Тэн дээр оронтой нэмээд баталчихж байгаа юм. Ингээд ирэхээр бол наадах 20-50-д хийсэн тодорхойлсон тэр засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тодорхойлсон эрдэм хэлгээний боловсон хүчнийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг одоо ахиулах санхүүжилтийн менежментийг сайжруулах гэсэн энэ зорилтууд бол бас ихтгэл төрүүлэх төвшөнд гараагаа эхэлж байгаа гэж хэлж болно. Бас одоо ийм болж байгаад бол эрдэмтэд эрдэм хэлгээний салбар ажилтнууд бол
үнэхээр талархалтай байна. Ерөн сүүлийн жилүүдэд шинжилгээ ухааны академи төрийн байгууллага хууль тогтоох төвшөнд маш нарийн хамтарч ажиллаж байгаа нь үнэхээр мэдрэгдээд байна шүү. Би нэг зүйлийг зүгээр тодруулаад сануулчилгаа хэлэхэд авиас бол тэтгэврт гардаг бол гэж одоо бид нар ярьдаг. Тэр үе шиг эрдэмтэн хүний эрдэм мэдлэг бол тэтгэврт гардаг байх. Тэгээд нэг тэтгэврийн хуулиар одоо 65 хүргээ тэтгэврт гаргаад байдаг маань одоо зөвхөн руу би одоо тэр тэтгэврт гарсан улсуудаа хэр одоо эргэж дайсаж холбогдсон бол доо гэж ингэж бодогддог юм. Тэгээ энэ бол яг хөдөлмөрийн хуулиар Монгол улсад үндэсний хэмжээнд нэгдсэн одоо зарчим үйлчлэх ёстой хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгэхдээ тухайн салбартаар жишээ нь уран бүтээлчид бол авиас чадвараар дуустал төрийн байгууллагад, төсвийн байгууллагад ажилдаад үлдсэн хэсгийг нь чөлөөт уран бүтээлчээр юм уу уран бүтээлчийн хэвлэл байгууллагад ингэ явж байна. Тэрүүнтэй адилхан шинжлэх ухааны салбарын ер нь эрдэм авиас хоёр аль аль нь тэтгэврт гарахгүй гэж ойлгож байна. Дайжид тэтгэврт гарах насны дараа сайн зэгцэрдэг ч байж магадгүй. Их онцгой содон авиасууд бол залуудаа тодроод ерөнхийдөө мэдлэг авиас зэгцэрч нэг хийн гарах нь бол тэр тэтгэврт гарах насны зааг үе дээр ирж байгаа. Тийм учраас эрдэм шинжилгээний байгууллагад менежментийн хувьд тэтгэвртэй энэ насанд хүрсэн тэгтээ хийж бүтээх чадвартай байгаа өөрөө хүсэж байгаа тийм эрдэмтдээ ажилуулах менежментийн механизмыг хуулиараа нэгээд өгчхөл хэрэгтэй. Түүнээс биш одоо шинжлэх ухааны байгууллагууд жаргал тэтгэврт гарахгүй гэдэг хэлчих юм бол хөдөлмөрийн хуулинд одоо ялгуурлан гэсэн байх болохгүй тийм. Тэгэхээр би бол тэгж л бодоод байгаа. Одоо менежмент нь эргэцсэн хувьд одоо боломжийг нэгээд өгчхөл болоо. За одоо тантай академич Султай өндөр хэрэгмтэй энэ үнтэй яриас сайхан байлаа. Шинжлэх ухааны орчин үеийн шинжлэх ухааны байгууллага байгуулсан шинжлэх ухааны академийн энэ түүхэн тэгш дүүрэн ойнууд бол зөвхөн академи гэдэг эрдэмтдийн зөвлөл биш л гэж бодож байна. Нийт үндэсний хэмжээний том баяр гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд UBS телевиз маань энэ чиглэлээр бас бидэнд боломж олгож сая нэг бүтэн сарын хугацаанд хэл зохиолын хүрээлэн 100 жилийн хойд зориулсан сурчлагын аян зохион байгуулаад 6 удаагийн нэвтрүүлэг хийгээд тэр нь бас давтаад ийм боломжийг олгосон одоо UBS телевизийн захирал хамт олонд бас талархал илэрхийлвэр санагдаж байна. Тэгээд энэ нэвтрүүлгийг цааш нь одоо үргэлжлүүлэх шаардлагатай байна гэсэн санал хэлсэн учраас энэ нэвтрүүлгийг нэлээд цааш үргэлжлүүлж явах юм шиг байна. Тэгээ энэ нэвтрүүлгийг явуулахад бол шинжлэх ухааны академийн дээр түшгэлсэн ийм л цовруулаа явах уу гэж ингэж бодож байна. Өөрөөр хэлбэл академийн энэ эрдэмтдийн бүтээсэн энэ нээлт энэ одоо бүтээгдэхүүн болж байгаа үр дүнгээ үр ашиг өгж байгаа энэ зүйлүүд бол олон түмэнд бол цаг алдалгүй хөрчл байх хэрэгтэй л дээ. Энэ үднээс та бүхний бас энэ нэвтрүүлгийг судлах тухайн гэдэг нэвтрүүлгийг дэмжин цаашдаа ажиллах байх л гэж бодож байна. Энэ цаг бол ерөөсөө академийн цаг л гэж би шууд хэлмээр байна. Тэгээд таныг энэ зочноор оролцож энэ шинжлэх ухааны академийн үүсэл бодлоготой холбоотой он сонирхолтой сайхан яриа өгсөнд талархаж байна. Тэгээд би энэ ном төвлөрсөн номоо танд тусгал болгож хадгалуулаа. За юуны мөн одоо энэ чухал шинжлэх ухааны таны мэдхийн зураг нэвтрүүлэг хийж байгаа UBS телевизийн өдөрлөг уран бүтээлчид хөтлөгч Хүрлбаатар Гуайдаа бол академийн эрдэмтдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ер нь эрдэм мэдлэгийн түгээн дэлгэрүүлэх энэ гэгэн үйлсэд хүчин зүтгэж байгаа хүмүүст шинжлэх ухааны академийн үе таалга ямагт нээлттэй байна. Цаашдаач бид хамтарч ажиллах байхаа гэж бодож байна. Тэгээд энэ манай шинжлэх ухааны академиас сүүлийн жилүүдэд жилд нэг 10 орчим за заримдаа нэг 20 хүргэж шинжлэх ухааны тодорхой салбаруудаар одоо ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги нийт уншигчид зориулсан шинжлэх ухааны хэлбэршүүлсэн ийм жижигхэн тохиомлуудыг эрдэмтдээр мэрэгжлийн эрдэмтдээр бүтээлгэж хэвлэж байгаа. Одоогоор 80 орчим ийм жижиг бот гарсан. Цаашдаа бол жилд нэг 10-аас 15 тогтмол гараад явна. Тэгэхээр энэ таны шинжлэх ухааны мэдхгүй нэвтрүүлэгт бас чиг баримжаа болох зочдоо өөрөх асуудлаа тодруулахад нэмэр болох болов уу гэж бодож энэ
жижиг тохиомжийн зурлыг өргөн барья. Энэ бол одоо 80 бот байгаа. Цаашдаа бол тогтмол Улаанбаатар телевизтэй өгч байх болно. Энэ мэдхүйн зураг академиас гаргаж байгаа энэ бол миний унших дуртай зурлуудын нэг. Тэгээ манай энэ судалгааны нэвтрүүлгийн энэ одоо гол одоо эргэж зэтгүүний нэг энэ зураг болно гэдэгт найдаж байна. Ингээд хамтран ажиллах болсондоо би баяртай байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Дараагийн хагас өдөр хүртэл баяртай.